Зочил ботыг Facebook болон Instagram хуудастай холбох видео заавар. Зочил бот горомж шилжихдээ дэлгүүрийн админ дашбордын зүүн дээд булан байрлах цэсэн дээр дарж горимыг зочил бот болгон өөрчилнө. Чатбот горимд орсны дараа дэлгэцийн төв хэсэгт холболтууд гэсэн хэсэг харагдана. Энд Facebook болон Instagram-ыг холбох товчнууд байрлаж байна. Facebook хуудасаа холбохын тулд Facebook холбох гэсэн цэнхэр товчийг дарна. Дараагийн цонхонд таны Facebook аккаунтыг баталгаажуулах мэдээлэл гарч ирнэ. Мэдээлэл зөв байгаа эсхийг шалгаад үргэлжлүүлнэ үү? Систем таны удирддаг пэйжүүдийн жагсаалтыг харуулна. Та эдгээрээс зочид бот ажилуулах пэйжээ сонгоно уу? Сонгосон пэйжээ идэвхжүүлэх товчийг дарснаар таны Facebook амжилттай холбогдно. Таны Instagram аккаунтыг холбохын тулд түүний хажууд байх Instagram холбох гэсэн ягаан товчийг дарна. Таны Instagram заавал бизнес аккаунттай байх шаардлагатай. Гарч ирэх Instagram-ын зөвшөөрөл хүссэн мэдээллүүдийг баталгаажуулснаар холболт амжилттай хийгдэх болно. Зочил ботыг холбохдоо анхаарах зүйлс: хэрэв таны Facebook пэйж өөр дэлгүүрийн зочил боттой аль хэдийн холбогдсон бол энэ дэлгүүртэй дахин холбогдох боломжгүй гэдгийг анхаарна уу? Та холбохыг хүсэж буй Facebook пэйж болон Instagram аккаунт дээрээ заавал бүрэн админ эрхтэй байх шаардлагатай. Эрх дутуу тохиолдолд холболт хийгдэхгүй. Хэрэв та багцаа ахиулах эсвэл сунгахыг хүсвэл дэлгэцийн дээд хэсэгт байрлах багц сайжруулах товчийг ашиглан дэлгэцэн дээр гарч ирэх 3 сонголтоос багцаа сонгон сонгох товчон дээр дарж хугацаагаа сонгож төлбөр төлөх товчон дээр дарж шууд төлбөрөө төлж багцаа идэвхжүүлэх боломжтой. Танд амжилт хүсье.